Яг ингээ миний бүр ингээд зүрхнээс гал асаадаг юм. Ер нь бол зохиол. Гэтэ аимшигын өгүүлэг бичих яг үндэ амар. Өөрөө илүү амар байдаг. Тэгээ хүн чинь яг өөр ингээ төсөөлөө бичиж байгаа штэ. Тэнгүүт өөрийгөө айлгах юмыг л олж ийж бичиж байгаа штэ. Би ингээл нэг жоохгүй хичээлээ тараал орж ирэл орон дээр хөвцснээ. Доош харц хөвчснээ. Яг ингээл хөвчсөн чинь араас нэг хүн минийхөө гэл дуудвал явах уу энэ төр гэл байнгын тийм төсөөлөстэй заяа. Одоо ингээл орцоор гарч одоо яг тэр харах уу болно. За тэнд байвал нэг гоё юм байна. Тэнд ингээ нэг хүн зогсож ивэл явах уу энэ төр гэд тэг бодод төгөлцөөс байхгүй. Аимшиг өгүүлэг би бичээлсэн бол яг үндэ яг жигнэс нэг хүмүүс ярьдаг шиг чи ингээ аимшиг кино үзэн сэтгэл чинь нөлөөлөхгүй нөө гэхэр хэмжээний эвгүй болцсон байх байсан баха. Би бол тэгж боддог. Тэгээд яг тэр үед ч тэгээд яг нэг аимшиг киногоор бичлэг хийж таарад. Тэгээд өгүүлгээ байлсан байдгийн. Аимшиг зохиол бичвэл нэх олон бичлэлтгүй санагцсан. Тэгээ одоо бол яг зүгээр кино зохиолууд бол би өөрөө бичиж байгаа. Мэдээж хүнд үзүүлэхгүйгээр зүгээр яг өөрөө бичиж байгаа. Тийм тэднэр донд бол аимшиг юм нэгч байхгүй байгаа. Тийм үү. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.